баярлалаа. Энэ өдөр эдгээр самд зохион байгуулж байгаа гоцоодын маань тэмцээн ажилтнаа сайхан болж байна. Тэгээд тэмцээнд ахуулын зэрэг 2 дугаар байранд орлоо харваа. Энэ тэмцээнд олон газраас олон харваачид Тэсмэргнээс өрсөлдөж байна. Зоо болгоод зооноос 3 зоо болоод 18 баг энэ тамирчид өрсөлдлөө. Манай цагаас бас үндэсний өв соёл бас энэ сайхан олон жилээр хадгалж хөөгд залуучууд маань өөрөө ачтал гэж тоглож яваарай гэж хэлээ. За Захуй аймгийн авраг шалгаруулах үндэсний шагаан 10 оны тэмцээн маань Идэр суманд 2 өдөр одоо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөж байна. За энэ удаагийн тэмцээн наадмын онцлог маань Монгол улсын насан туршидтын 35 дахь удаагийн улсын авраг шалгаруулах тэмцээний 2-ын даваа. За өсвөрийн Монгол улсын авраг шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээний 2-ын давааг одоо хамтдах зохион байгуулснараа хийхэн онцлог байлаа. За мөн одоо шинээр эмэглэгтэн зохион байгуулагдсан Идэр мэргэн шагаан зөвлөл маань сумандаа сумынхаа одоо иргэдийн төлөөлөгчдийн урал засаг даргын тамгын газартай хамтарч энэхүү наадмыг өргөн дэлгэр зохион байгуулсан одоо ихээхэн онцлогтой. За мөн одоо талархууштай зүйл байлаа гэж одоо ингэж хэлхийг хүсэж байна. За өсвөрийн харваанд 14 багийн баг харваачид одоо Тэцмэргнээс орлоо. Насан туршидтын харваанд 18 багийн харваад ингээд нийт одоо 32 багийн 250 гаруй харваачид бол оролцлоо. За мөн хөрс тэргэлдээ Увс аймгийн Зүү хангаа сумын баг харваачид маань одоо сайхан наадаж медальтаж тэргүүн барийн төлөө өрсөлдсөн. За ийм одоо онцлогтой наадам болж байна. Захуй аймгийн Даян мэргэн харваачдын холбооны тухайд ололт амжилт дүүрэн ийм одоо жил болж өнгөрсөн 24 оны бодлого үйл ажиллагаагаараа Монгол улсын шилдгийн шилдэг салбар холбоо болсон. Ингээд одоо манай салбар холбооны маань ажил одоо бас тэгш дүүрэн байж сумдын шагаан зөвлөлүүд маань одоо итвэх санаачлагтай ажиллаж байгаад бол Даян мэргэн харваачдын холбоо бас одоо туйлын талархалтай хүндэтгэлтэй хандаж байгаагаа хэлхийг хүсэж байна. За ингээд одоо 6 сар гараад дараагийн тэмцээн уралдаан наадмууд болно. 6 сарын 7-8-нд Завхан мандал сумаас төрөн гарсан аймгийн гоц мэргэн, аймгийн хошоо мэргэн цолтой 12 одоо харваачийн нэрэмжит наадам, Тулаа хайрхан багийн 10 жилийн одоо баяр наадам бол Завхан мандал суманд одоо болно. За энэ бол үндсэндээ наадмын сорилго харваа болно. За энэ одоо баяр наадмын аймгийн авраг шалгаруулах тэмцээн маань одоо улсын авраг шалгаруулах тэмцээний сорилго болж 2-ын даваа болгож одоо зохион байгуулагдлаа. Ингээ баг харваачд маань улсын авраг шалгаруулах тэмцээндээ одоо бас амжилттай оролцохыг хүсэн өрөөж байна. Ингээд энэхүү баяр наадмыг одоо бидэнтэй хамтран зохион байгуулсан Идэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, Идэр мэргэн шагаан зөвлөлийн хамт олондоо одоо нийт тэмцээнд оролцсон хашлаг сумны ахан дүүсийнхээ нэрийн өмнөөс одоо баярал талархснаа илэрхийлье. Удахгүй Идэр сумаас одоо олон аймаг улсын солтнууд төрөн гарахын үлзийтэй өрөөлийг бас давхар өргөн дэвшүүлье. Эрхэм мөндөд хашлаг сумных дахан дүүс та бүхэнд энэ өдрийн төмөн амар амгалан айлтгая. Захуй аймгийн Даян мэргэн харваачдын холбооноос мөн Захуй аймгийн Идэр сумаас төрөн гарсан аймгийн гоц мэргэн харваачдад аймгийнхан одоо авраг шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж ганцаарчилсан төрөлд нь тэргүүн байр эзэлсэндээ туйлын их баяртай байна. Тэгээ хашлаг сумных дахан дүүс та бүхэнд эрүүл саруул сайхан бүхнийг хүсэн өрөөё. Сайн байцгаана уу. Ингээд аймгийн авраг шалгаруулах тэмцээн маань 2 өдөр сайхан болж өндөрлөө. Ингээд Захуй аймгийн Алдархан сумын харьяат аймгийн гоц мэргэн мангуур баглагчтай Жэс хайрхан багаасаа тоглоод өнөөдөр 3 дугаар байранд орлоо. Ингээд миний би аймгийн гоц мэргэн цолны болцлоо хангаж байгаадаа баяртай байна. Ингээд нийт баг харваачтайхан сумн мэргэн уухайн цайл Өвс Батрангой хултгай гэсэн сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. За өнөөдөр Завхан аймгийн авраг шалгаруулах үндэсний шагаан 10 оны тэмцээнд Завхан мандал сумын Тулаа хайрхан баг маань амжилттай сайхан оролцож
За тусгай байр буюу 4-р байрыг шалгарлаа. За энэ хөө тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Завхан аймгийн Идэр сумын засаг даргын хамгийн газар шагаан төвчөөний хамт олонд бас баярлсан талархснаа илэрхийлье. За тэгээд тун удахгүй за 6 сарын 7-8-нд Завхан аймгийн Завхан мандал сумын Тулаан хайрхан шагаан төвчөө үүсгэн байгуулагдсны 10 жилийн Завхан мандал сумын Тулаан хайрхан багаас төрөн гарсан аймгийн хошоо мэргэн аймгийн гоц мэрэгчүүдийн медаль наадам болно. Ингээд нийт харваач та бүхнийг хүрэлцэн эрхийг хүрж байна. Баярлалаа та бүхэндээ. Завхан аймгийн Даян мэргийн харваачдын холбоо болон нийт ашиглагыг завханчуудаа Увс аймгийн ашиглагыг Дахтны улсын нэрийн өмнөөс талархснаа илэрхийлж байна. Даян мэргийн аймгийн аварга шалгаруулалт тэмцээнд цолгоо 8 шавнартайгаа ирж 2 дугаар байранд орж амжилт үзүүлсэнтэй туйлын их баяртай явна. Гэт нийт ашиглагыг завханчуудаа аханд өстэй энэ өдрийн халуун мэндийг хүргэж байна. Үнэхээр энэ Даян мэрэгчүүд энэ тэмцээнийг бол үнэн зохион байгуулалт сайтай үнэн том сайхан тэмцээн ийм том тэмцээнд орж амжилт гаргасандаа манай багийн хамт олон бүгд баярлж байгаагаа илэрхийлье. За баярлалаа. Их сайхан тэмцээн зохион байгуулж байна. Идэр сумын засаг дарга иргэдийн төлөөлчдийн хурал засаг даргын хамгийн газар мөн одоо Идэр сумын одоо энэ шагаан одоо төвчөөний хүмүүс одоо Завхан аймгийн 2025 оны шагаан харвааны авраг шалгаруулалт тэмцээнийг амжилттай сайхан зохион байгуулж байна. Тэгээд Идэр сумынхаа нийт удирдлагууд болон нийт зон олонд одоо нийт харваачтайхаа нэрийн сайхан ирүүлэхийг хүсье өрөөё. За би 2008-9 оны үеэс эхэлж одоо ерөнхийдөө бол шагаа харавж эхэлсэн. Тэгээ манай Завхан аймгийн одоо төгс үеийн жавхлан хийдийн лам хооргууд маань бүгдээ одоо анх тоглож эхлэе. Тэгээд 2012 онд Завхан аймгийн Даян мэргийн харваачдын холбоог одоо санаачлал зохион байгуулж одоо энэ холбоог байгуулад Завхан аймгийнхаа одоо энэ настан буурлууд одоо амжилт нь одоо ингээд гоц мөрний бодол хангасан тэр хүмүүстэй аймгийн засаг даргын одоо захирамжаар хамгийн анх одоо энэ аймгийн гоц мэргэн аймгийн мэргэн дид мэргэн гэсэн цолуудыг одоо өгжсэн тийм төвхтэй тийм байгаа. Тэгээ ер нь бол манай Завхан аймаг сүүлийн үед одоо Завхан аймгийн Даян мэргийн харваачдын холбоо маань маш их одоо сайхан одоо ажиллаж харваачд маань маш их одоо олноор төрөн гарч байна. Ялангуяа одоо нэг өсөх одоо энэ сургуулийн хүүхдүүдийн дунд одоо энэ хүүхдүүд маш их одоо харавдаа сонирхдаг болсон байна. Одоо нийт Завхан аймгийн одоо энэ саяын 10 шалгаруулалт тэмцээнд 20 гаруй баг одоо өсвөрийн 20 гаруй баг одоо оролцож байгаа нь маш их одоо дэлгэрж байгаа их сайхан үйл болж байна гэж бодож байна. Тэгээд манай Даян мэргийн харваачдын холбооны тэргүүс гишүүд маань Завхан аймагт одоо очирвааны их тойрныг одоо амжилттай сайхан зохион байгуулад ингээд явж байгаа. Тэгээ ер нь бол манай Завхан аймагт Даян мэргийн харваачдын холбоо одоо энэ холбооны хүмүүс маань Даян мэргийн арга хэмжээ гэж одоо бүр том төсөл хэрэгжүүлээд ингээд явж байгаа. Тэрний одоо бас ач буйнаар сумдуудын болон одоо бүхий л одоо 24 сумын сургуулиуд бүгд одоо багтаа болоод ингээд харж байгаа нэг маш их одоо сайхан сайшаалтай зүйл болж байна. Тэгээ ер нь бол энэ Монголын өв соёл гэдэг юм бол одоо бид бүхэн хойч үедээ өвлүүлэн өгөх хамгийн чухал. Тийм учраас энэ дараагийн залуучуудаас их амжилтыг хүсэн өрөөё.